Сэцэнхан аймгийн Ахай Бэсэн хошууны 310, Хинти аймгийн Дархан сумын 100 жилийн ойд зориулв. Даян далдартай Дархан Ахай. Хүн зуных нь алдар үйлс гавья. Шандас хурдан хүлэгмөрд тойгоо. Таван хошуу мал, нутаг хошуу. Уул устайгаа домог үлгэр, дуу шүлэгт мөнхчиж, түүхийн шаргал хууцнаа бичигдэн үлдсэн Сэцэнхан аймгийн Ахай Бэсэн хошууны 310, шин цагийн Дархан сумын 100 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна. Хэзээнээсээ хөдөлмөрч ажиллаж хичээнгүй зан олны үүх түүхийн талаар энд хуучилъя. За 23 онд Дархан сум үүсгэн байгуулагдсны маань түүхт 100 жил тохиож байгаа. За 100 жилийн бэлтгэл ажлын ажлыг 2022 оноос эхлээд бид бүхэн хийж эхэлсэн. Сумын иргэдийн төлөөсийн хурлын тогтоолоор сумын 100 жилийн бэлтгэл ажлын ажлын хэсэг байгуулагдсан. За ажлын хэсэг дээрээ бид бүхэн ярилцаад 100 жилийн тэмдэглэж өнгөрүүлэхэд том жижиг нийлээд 48 ажил хэмжээг хийж хэрэгжүүлсэн байх ёстой байна гэдэг ийм ажлуудын жагсаалтыг гаргаад за энэ жагсаалтаар гарсан ажлуудаа эхнээс нь хийж хэрэгжүүлээд явж байна. За 100 жилийн ойтойгоо золгож байгаа сум учраас бид бүхэн нэг одоо бүтээж ажлыг ямар ч хийсэн байх ёстой гэж ингэж үтсэн. Энэний нэг нь бол сумын төвийнхөө иргэдийн одоо ажиллаж амьдарч байгаа орчноо сайхан болгох, сумын төвийнхөө айлуудын хашаа хороог чиглэх энэ ажлыг хийя гэж ингэж зорьсон. Ингээд 23 оны хагасчлаар Цэдрийн хамгаалал газар дээр сумын төв дээр ажилгүй байгаа иргэдийг ажлын байраа хангах үүднээс одоо барилгын хашааны бригад одоо байгуулж, гэрээ байгуулж ингэж одоо ажиллаж байна. За энэ сумын төвийн айлуудын хашаа хороог чиглэхэд тухайн иргэдийн өөрсдийнх нь оролцоог энэ ажил дээр татаа оролцуулах ажлыг бас гэж гүйцэтгэж байгаа. За манай энэ залуучууд үнэхээр мундаг ажиллаж байгаад бас баяртай байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бид бүхэн 100 жилийн хойгоо нэмдүүлж өнгөрүүлэх шинэ цэнгэлт хүрээлэнг барьж байгуулж байна. Цэнгэлт хүрээлэнгээ бид бүхэн сумынхаа орон нутгийн хөгжлийн сан дээр 296 сая төгрөгийн төсөв төрөнгөөр ингэж хийж энэ 6 сарын сүүлээр бид бүхэн сумын хүмүүс хүлээж аваад байна. Ард түмний ам одоо их сайхан байна. Бид бүхэн түүх 100 жилийнхаа шинээр баригдсан төв цэнгэлт хүрээлэнтэй бүгдээрээ одоо өргөн дэлгэр сайхан тэмдэглэх усанд Сэдрийн бас баяртай байна. Сумынхаа хэмжээнд нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө гэдгийг боловсруулж байгаа. Аймгийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж байгаа Vector Map гэдэг компанитай хамтраачлах гэрээ байгуулад нутгийн дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж байна. За энэ хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байгаатай холбогдуулаад дээрээс нь сумын 100 жилийн бүтээж ажлын хүрээнд сумын төвийнхөө айлуудын хашаа хороог жигдэлж байгаа. Хашаа ороо сайхан болоод ирэхэд мэдээж хэрэг хаягтай байх хэрэгтэй юм байна. Сумын 100 жилийн ойдоо оролцохоор нутгийн уугуул суугуул иргэд Улаанбаатар, Багнуур, Хинти, Бороондор, Говьсөнбөр, Монголын өнцөг уулан бүрээс сумынхаа 100 жилийн ойг зорж ирнэ. Тийм учраас нэгдсэнийг одоо хаягжилттай, хаяг нь тодорхой байх хэрэгтэй мэл гэдэг үгнээс сумын төвийнхөө айлуудыг, байшин барилгуудыг Улаанбаатар хотоос, аймгийн төвөөс ирж байгаа явж байгаа гол замууд дээр тэмдэг тавих ажлыг мөн зохион байгуулж хийж хэрэгжүүллээ. Аймгийн төсөв сумын төсвийн хөрөнгө оруулалтаар бид бүхэн 560 одоо сэтрийн ажлыг хийж хэрэгжүүлнэ гэсэн. Энд маань ямар ажлууд одоо багтаж байгаа юм бэ гэхээр сумын баяр наадмаар хэрэглэх яслал хүндэтгэлийн өргөө цагаан гэрийг авах, мөн дээрээс нь шагаа сур бүхийн холбоонд ашиглуулах асрыг бэлтгэх, 3 үрийн харьцаатай шавгар майхан 10 ширхгийг авах, мөн 100 жилийн ойтойгоо золгож байгаа сум учраас стандарт шаардлагыг хангасан сүүлийн үеийн эко нойлыг бий болгох ийм одоо ажлуудыг ямар ч байсан хийж хэрэгжүүлэхээр бид бүхэн зорьсон энэ ажлууд маань сайхан одоо хийгдэж байна. За 2023 оны сар шинийн ард дээр сумын Сэдрийн хамгаалал газрын маань нутгийн уугуул суугуул иргэдтэйгээ уулзах уулзалтуудыг зохион байгууллаа. Улаанбаатар хот, Багнуур дүүрэг, Хинти аймаг, Бороондор сум гэдэг энэ одоо суурин газруудаар тэнд ажиллаж амьдардаг Дархан сумын уугуул иргэдтэйгээ уулзаж, хөөж хөөрж, сумын 100 жилийн ойгоор хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, 100 жилийн одоо хүрэлцэн ирээрээ урилгыг одоо хүргэж ингэж одоо ажилласан. Ингээд нутгийн уугуул суугуул иргэд маань сумынхаа 100 жилийн ойд одоо идэвхтэй одоо сайхан оролцож тодорхой хэмжээний ажлуудыг бас дааж гүйцэтгэж өхөө бас илэрхийлж ясаа. Тухайлх юм бол Бороондор сумын нутгийн зөвлөлийн маань хурдан морины
6 насны хурдан морины одоо дайын даахтайгаа 31 морины нэмнэг одоо хийж хэрэгжүүлэх. Дээрээс нь сумдаа урлагийн тоглолт зохион байгуулж тоглолтоор олсон орлогоо хандуулах гэсэн ийм одоо сайхан сэтгэлийн дэм одоо нэг бас үзүүлж байсныг бас дуртахад таатай байна. Энэ 100 жилийн ан баярын арга хэмжээг өргөн дэлгэр сайхан тэмдэглэхэд сэтгэл санааны болоод эдпрал мөнгөнд тусламж үзүүлсэн нийт хүмүүстэй сумын сэдвийн зүгээс болон нутгийнхаа ард иргэдийн нэрийн хүмүүс баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Нутгийн зам олон та бүхэндээ Сэцэн ан аймгийн Ахай Байсын хошуу Дархан сум үүсэн байгууллагын төвөгт 100 жилийн ан баярын мэндийг өргөн дэвшүүлье. Нутгийн зам олон ахан дүүс та бүхэн минь хотлоодноороо дэнж хотод сайхан наадаарай. Төрд ёсны өнөртний түүхтэй Монголын нутагт эрднээс нааш түүхэн цаг хугацаанд оршин тогтнож өөрийн гэсэн түүхээ бичлэн үлдээсэн нутаг бол Сэцэн хан аймгийн Ахай Байсын хошуу, Хан Хэнти уулын аймгийн Дархан уулын хошуу буюу одоогийн Хэнти аймгийн Дархан сум билээ. Монголын их хаан Чингисийн 15 дугаар үеийн аж Бадмүх Даян хааны 2 дугаар хөвөн халах даяарыг захирсан Гэрсэнч Жалаар хунтажийн 4 дугаар хөвөн Амин дурлалын аж Шолой Сэцэн хааны 11 хөвгүн Сэцэн хан аймгийн 23 хошууны өвгнөд болсон билээ. Шолой Сэцэн хааны 11 хөвгүүдийн 8 дугаар хөвгүн Далай хунтажийн дэд хөвгүн Цэрэн Омботаж Авгах Дамб Далай хунтажийн Ахмад хүү Зэвдгийн хошуу буюу Борголжин Сэцэн мангийн хошуунд захирагдж байгаад Энх Амгалан хааны 52 дугаар он буюу 1713 онд засаг шагнуулж Ахай Байсын хошуу үүссэн түүхтэй. Тус хошууг 1923 он хүртэл үйл залгамжилсан 8, туслагч төшмөл 1, нийт 9 ноён захирчээ. Ахай Байсын гандан шатвлан хийд 4 том дацантай 700 гаруй лам ховрог шавлан суудаг хошууны гол хийд байв. Сэцэн хан аймгийн чуулганы даргын газраас тус аймгийн орон нутгийн захиргаатын төлөөлөгчдийн хурлыг зарлан 1923 оны 9 дугаар сарын 26-нд хуралдуулж Хан Хэнти уулын аймгийн захиргааг зохион байгуулжээ. Ийхүү аймаг байгуулагдахад уул усны нэрээр нэрлэгдсэн олон хошууд зохион байгуулагдсны нэг нь Ахай Байсын хошуу буюу Дархан уулын хошуу болж 4 сум, 12 баг, 58 гэр, 2571 хүн, 70 мянган малтай одоогийн Дархан Мандал сумд орж байв. 1930 онд хуралдсан тус аймгийн хошуудын төлөөлөгчдийн 10 дугаар хурлын тогтоолын дагуу 1931 оны 4 дугаар сарын 29-нд Борхожир гэдэг газарт Дархан сумыг эмхлэн байгуулах шийдвэр гарч анхны дараагаар Догсмын Чоён сүрэн, нарийн бичгийн дарга Сэрэтрийн гомб сонгогдчихэ. Энэ үед 747 өрх, 1640 хүн амтай, үүнээс ард 557, лам 227, нийт 63155 малтай байжээ. За манай Дархан нутгийн маань үүх түүх, тэр тусмаа Ахай Байсын хошууны маань үүх түүх бол 18 дугаар зууны үеэс эхэлнэ. Тэр үед бол одоо дөрвөн талдаа дөрвөн баянтай, баян эрхтэй, баян болог, баян ноён, баян хараат гэсэн одоо дөрвөн баянтай өвчөн жинэ газар нутагтай ийм сайхан нутаг усанд бидний дайц амьдарч байжээ. Дархан сум маань 1956 онд ардын хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор одоо баян мөксөлтэй ах нийлжсэн бол 57 онд мөн ахин тусдаа сум болж исэн юм түүхтэй. Мөн одоо 2012 онд 5 дугаар буюу Борон дэр сумаа одоо тусдан сум болгосон одоо ийм онцлогтой. Энэ утгаараа бол манай Дархан сум бол 2 сум одоо тусдан сум болгосон ийм сум байгаамаа. За манай сум маань бол одоо дөрвөн багтай. Дөрвөн баг маань одоо дотор улаг хараат шажин мэрэгэн хошуу гэсэн багууд байгаа. За засаг засгийн нөхцөлийн нэгж төвний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор бол багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар маань бол тухайн хуралдааных үед сонгогдоод ингээд ажиллаж байгаа. За өнөөдрийн байдлаар иргэдийн төлөөлөлтийн хурал маань 15 төлөөлөгчтэй 3 хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн иргэдийн төлөөлөлтийн хурлын дэргэд одоо гэмтрээс орчин сэргийлэх салбар зөвлөсөн ажилладаг байгаа. За нутгийн зам олон тав хүн маань дүүрэн бэлэгтэй төвшин жаргалтай юу сансан 9 цагаан хүслүүхэн сэтгэгчлэн бүтгэхийн үлзий төрөлийг өргөж энэхүү 100 жилийнхэн баяр сэнгэл наадамд өргөн дэлгэр сайхан наадахыг та бүхэндээ хүсэн ирвэё.
Өдөө дархан сум засаг даргын тамгын газар, өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургууль, соёлын төв зэрэг төрлийн байгууллагууд, орон нутгийн өмчит төгсөлт үйлчилгээний газартай, ус загварын станц, холбоо, шуудан үйлчилгээний салбартай, хаан, төрийн банк, мал эмнэлэгтэй, 2143 хүн амтай, 316,991 толгой малтай, дотуур булаг, хараад, шажин, мэргийн хошуу гэсэн 4 багтай. За сумын засаг тэмдэглэдээд сум орон нутгата ямар ажил арга хэмжээг хийж хэрэгжүүлэх вэ гэдэг бодлогоо тодорхойлж, мөрийн хөтөлбөр үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баг хамт олонтойгоо боловсруулж, сумын хурлаараа батлуулан ингэж ажилласан. За энэ төлөвлөгөөг одоо боловсруулахад анхаарах зүйл нь бол сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагууд дээр анхаарч ажиллах хэрэгтэй юм байна. Цаашдаа бол дархан сумаа жижиг сум болох хэрэгтэй юм байна гэдэг ийм одоо бодол төрж, энэ зорилгыг тавьж ингэж ажилласан. За ерөнхийдөө 2016 оноос хойш манай сумын эрүүл мэндийн төв, цэцэрлэгийн шинэ барилга, цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, сэтгэрийн тамгын газрын шинэ барилгыг ашиглалтанд аваад ажиллаж байна. За эх оны усын төсвүүдээр шинэ сургуулийн барилгыг одоо барихаар ингэж төлөвлөж байна. Мөн иргэдийн чөлөө цагаа зөв боловсрон өнгөрүүлэх, эрүүл мэндэд анхаарах, спорт цогцлорыг одоо барихаар ингэж одоо зорж ажиллаж байна. За сумын засаг тэмдэглэснээс хойш одоо нэг хийж хэрэгжүүлсэн томоохон ажил маань энэ шинэ жижиг сум болох зорилтын хүрээнд төрийн өмчт өдрийн газрыг байгуулж, нэгдсэн халаалтанд сумынхаа төсвийн байгууллагууд аж ахуй нэгжүүдийг холбохын ажлыг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн. Энэ ажил маань Хинтээ аймгийн хэмжээний 18 сумд жижиг одоо ажил болоод зарим сумдаас ирж туршлага судлаж байна. За Сэцэн хаан аймгийн Ахай улсын хошуу одоогоор Хинтээ аймгийн Дархан сумын Хараат баг 1959 он Дархан сумын Дархан оргил нэгдлийн 2 дугаар бригад нэртэйгээр үүсгэн байгуулагдж байсан. Манай баг нь Дархан сумынхаа ур зүгт Дорногов аймгийн Ихэт сум, Дорногов аймгийн Айраг, Дорногов аймгийн Далан жаргалан сумтай хэлэлдэг. Баруун талаараа Говьсөнбөр аймагтай бас хэлдэг байгаа. За манай баг нь 207 өрхийн 503 амтай, 78883 толгой малтай, 170 орчим мянга газар нутагтай баг байна. За багийн онцлог гэвэл түүх турсгалын маш олон газартай. Тэр дундаа улсдаа хамгийн өндөр тооцогддог талын хөшөө чулуу манай багт байдаг. За алдар цууд гавьяатнуудаа дуртахад Баядааны гавьяаны улаан түгээн одонд Улсын сайн малчин Баясгалангийн цагаан өвгөн, Улсын сайн малчин Намжлын шараж амц, Хөдлөрийн гавьяаны улаан түгээн одонд Тосон жамлын содон таш зэргийг дуртахад дурдан ярихад бахархмаар байдаг. За манай багийн хувьд сумынхаа 100 жилийн үед 70-80 сая төгрөгийн хандив өгч оролцож байна. Ингээ нутгийн 100 олон та бүхэндээ 100 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, та бүхэн маань дэнж хотод сайхан надаарай. Баярлалаа. Дархан сум нь Монгол улсын зүүн хэсэгт нийслэл Улаанбаатараас 300 км, аймгийн төв Чингис хотоос 147 км зайд Дархан уулын зүүнбэлд оршино. Нийт газар нутгийн хэмжээ 445,482 га буюу 4,454,8 км квадрат бөгөөд 379,3 га бэлчээрийн, 29,4 га хадлангийн, 202 га тариалангийн газартай юм. Нутаг дэвсгэр ихэх хэмжээгээр аймгийнхаа 18 сумдаас 7 дугаарт ордог. Хойд захаас өмнөд цэг хүртэл 96, баруунаас зүүн цэг хүртэл 79 км бөгөөд сумын төв нь далайн түвшнээс дээш 1187,3 м өндөрт оршдог. Сумын нутаг дэвсгэрт байрлах дотор булаг, шавартай, борхожир, талан түрүү, бөөрийн булаг, зараагийн гэзгийн булаг, одойн булаг, баг булаг, баян булаг, ноён булаг, боогийн булаг, дэвтэрийн булаг зэрэг тачир устай 31 булаг шанд, цайдам, нарийн, бүрд, амун хужирын, шарнуу, хужирын хонхор зэрэг 17 нуур цайдмыг хайрлан хамгаалах сэргээх ажил эхэлжээ. Дархан, Доргонд, Хангай, Хүйх, Өлгий, Майхан, Эргэнэг, Буйлын зэрэг 20 орчим уул хаттай, Ашигт малтамлын нөөц баялагтай, Чон, Үнэг, Туулай, Дорго, Мануул, Цагаан зэрэг ан антидтай төдийгүй
1980 оны ихэр буусаага аргалаг улс нутагчсан Баян хаан юм. Би одоо өнөөдрийн байдлаар энэ ууланда эргүүл хяналтаар нэг удаагийн ээлжийн хийгээ явж байна. Аргал бугнууд маань байдагтай байж байна. Хэдэн сайхан саваа төлөвлөсөн байна. Зориг хөргөө авлаа. За би өрнөнд ууланд 2008 оноос байгаль хамгаалагч ажлыг аваад өнөө хүртэл ажиллаж байна. Энэ хооронд дагуу Шураабаатар гэх цаахан Ахмад буурлуудтай байгаль хамгаалагчаар байцаагчаар бол Гамболд одоо Адиа гэж хүмүүстэй хамтарч ажиллаж байна. Одоо тэгээ ууланд хавар намартаа бол аргалыг нэг ховор аргал буганда хожил шүү тавьж байна. За өвөл цас ихтэй үед бол бодлын ус авчир тавьж байгаа. За тэгээд ууландаа сонирхол бол ер нь ховор ургамал юм бол байна. За нарийн дуртай яг хөө. Улсын нөөцөөр бүртгэгдэж орсон байдлын уул маань анх ажилд орж хот нэг 20 тонны бух нэг 100-аад аргал байдаг байлаа. Одоо бол нэг 40 гаруй бухтай 200-аад аргал бол байна, яг тогтмол байдаг нь. За тэгээд намартаа нөхөнөөсөө Дэлгэр хаанаас нас гүйцэн буу орж ирж орооны хоёр байж бод буцахтаа залуу бугнуудаас дагуулж бод тоотолгой бол яг сайхан нэмчихгүй ерөнхий нэг тоондоо бариад яваад байна даа үнэнд. Дархан сумын Ахмадын хорон анх Дархан оргил нэгдлийн дэргэд Ахмад насны нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг нийтийн байгууллага болон ажиллаж иржээ. 1990-ад оны ихэр өөрчлөлт гарч нэгдэл хувьчлагдсан тарж сумын захиргаанд тус байгууллага дагалдан ирсэн байна. 2007 онд засаг даргын тамгын газраас өмчлөлийн барилгыг шилжүүлэн өгснөөр тус байгууллага өргөжөж 100 гаруй ахмадуудыг эгнээнд нэгтгэн үйл ажиллагаанд төвтмөлжин ажиллаж байна. За Ахмадын хороо ямар ч байсан одоо манай энэ Ахмадын одоо Ахмадууд маань 60-аас дээш, 70-аас дээш насны улсууд лав урлаг соёлын арга хэмжээнд оролцож, өргөн оролцож байна. Урлагийн наадам энэ төр хийж байна. За манай энэ Ахмадууд бас их сайхан идэвхтэй. Ер нь тэгээд энэ сум орны одоо ажил, энэ зохиогч байгаа ажлууд бол идэвхтэй оролцож. За Ахмадын өргөөг бол одоо яарахгүй зураг мургийн хөөцөлж биж энийг өргөө бариулсан юм аа. Тэгээд энэ өргөөндөө манай Ахмадууд бас нэлээд хөөрхөн одоо идэвхтэй орж ажиллаж байгаа шүү. Дархан сумынхаа 100 жилийн ойд хүрэлцэн ирж байгаа зочид төлөөлөгч нутгийн зон олон та бүхнийгээ дэн чатайд сайхан надаарай гэж ерөөё. Дархан сумын нутаг эртнээсээ түүхт газар билээ. Сумын зүүн урд байдаг Чандманэснээс Задын чулуу хүрэл зэвсгийн үеийн сум эдэл олдодгийн дээр сумын баруун урд урах говьрох газраар цахиур зэвсэг чулуун зэвсгийн үлдэцүүд элбэг таардагддаггүй. Хэрэг ногоон толгойдох хадны зураг сэлтэн чулуу хүрэл зэвсгийн үеэс энэ газар хүн оршиж ирсэн байсныг гэрчилнэ. Дархан уулыг тойроод дотор бэлх өвөөгөр нь 60 орчим хүн нүгийн үеийн гэгдэх буш хэрэгсүр байдаг. Төв соёлын дурсад газруудаас дурдвал дээд хар өндрийн дөрвөлжин буш хэрэгсүр, ногоон уулын хадны зураг буш, талын хөшөө чулуу, хар чулуутын хөшөө, ходойн хүн чулуу, шивэгийн уулын энгэрийн булш хэрэгсүр, хойд зарагийн энгэрийн дөрвөлжин булш, шавартай чулуу зэвсгийн үеийн дурсгалт газар, мөн гэр чулуу, дуугардаггүй хад, ягаан хэмээх шагдрын агуй, төрийн шагнал дэрэнчний чон юмын хөшөө, улсын арсан яндгийн гэрэл төшөө зэргийг нэрлэж болно. Үүнээс онцлбол Дархан уулын их дахилгын ар бэлд байрлах том чулуун дээр хадаг бүхий жижигхэн төмөр дөш хөшөө байрлсан чулууг Дархан уулын дөш хад гэж олноо нэрлэх бөгөөд эртнээсээ нутгийнхан Дархан ууландаа гарахдаа мөргөж идэ будааны дэжээ өргөж сайн сайхан явах зам мөрийг сүсгэлэн даатгадаг байна.
Дөш хатанд төмөр дөш байсныг улсын төв музейд 1950-ад онд аваадсан тул нутгийн борлууд жижиг дөш байрлуулж дэдэлжээ. Дархан нутгийнхан мянганы тэртээ дөрвөн зүгтээ харуул бүхий уран дарагчдын улгийн газар байсан байх гэж домүүлэн ярьдаг байна. За сумынхаа нийт иргэд малчид төв 100 жилийн мэрийн төрөе. За тусам нь 22-23 онд 316 мянган мал тоодсон. За үүнээс тэмээ 803. За адуу 20 мянга, өхөр 16 мянга, за хонь 170 мянга, ямаа 109 мянга, нийт ингээд 316 мянган мал тоолсон. За үүнээс малчин өрх 588, за мянгат малчин 92, за улсын аварга малчин 12, аймгийн аварга малчин 2, сумын аварга малчин 35 ийм аварга малчтай л одоо төрөн гарсан. За 22-23 оны 23 онд бол 2 улсын аварга малчин, шажин багаас 2 улсын аварга малчин төрсөн, 4 аймгийн аварга малчин, 13 улсын сумын аварга малчин, сумын 3 аварга салчин төрсөн. За ингээд тус сум нь бол одоо сүүлийн үед бол одоо ингээд тэмээ зургийн толгойг өсгөх, ашиг шимийг нэмэгдүүлэх, за ийм зорилго 50 ажиллаж байгаагийн үр дүнд бол одоо 12 оноос хойш л одоо аймагт бол одоо тэмээнийхээ толгойгоор тэргүүлж, за тэмээний баярыг бол үе улам жил болгон зохион байгуулж ирсэн. За ингээд 22 онд бол 6 дахь удаа бол тэмээний баярыг бол зохион байгуулсан. За уг тэмээний баярт бол одоо тэмээний уралдаан, шилмэл буур, шилмэл инг, хос тэмээ зэргийг бол зохион байгуулж, одоо энэ Дорногов аймаг, Говьсөнбөр аймаг зэргээс бол одоо тэмээчдэж оролцож, энийг бол одоо улам жил болгон зохион байгуулж ирсэн. Тэгээд 16 оноос бол одоо тэмээ батхны урамшуул болгож одоо нэг батхан 50 мянган төгрөгийн нэртэй батхны урамшуул болгож ирсэн. Энэ бол одоо Монгол улсад бол одоо говийн аймагт байгаагүй юм түүхэн тэмдэглэхээр юм батхны урамшуул болгож ирсэн. Тэгээд одоо 23 оноос бол сумын засаг дарга бол одоо батхны урамшуул бол нөхөн сэргээж олгох энэ арга хэмжээнд бол тууштай ажиллаж байгаа. Манай сум ингээд энэ тэмээ, энэ хоёр тэмээнийхээ толгойг өсгөж 1000 нэмэт болно гэх тийм зорилт тавиул ажиллаж байна. Малчин түмэндээ хамтарч сумынхаа түүх дамжилтээ бүгдээрээ сайхан наадаж, тэгээд уйсан морин хурдан, унсан хүүхдэн, сэлгэлэн цаваа, сумын мэрэгэн бүхэн хүчтэй холтгой гэж өрөөж байна. Дархан нутагт ажил хөдөлмөрөөр шалгарсан авраг сайн малчид олон бий. Намжлын шарав жамц, цэрэн дөржийн шарав дөрж, лусан цэрэнгийн ойдов, жамингийн зоригт, манлын савгсөрөн, буурын халтмаа, чимэд доогийн насан буян, ухны энх бод, базарвааны ган зориг, санжаагийн сайн бэлэг, базар иргчаагийн баяр жаргал, Төвдөн самбуугийн Ганбаатар гээд олон сайчууд мянгат малчид энэ нутгаас төрөн гарсан. Монгол Ардын Хувьсгалт намын 19 дугаар их хурлын төлөөлөгч аймгийн авраг бригадын дарга, аймгийн алдар туяач Лувсан Чамблийн Содом Даш, аймгийн алдар туяач Улсын авраг малчин Намжлын Доноод, аймгийн авраг малчин Бэбэгийн Ганбаатар, иш осрын Саран цэцэг нарын яриаг та бүхэндээ хүргэе. 60 онд адуу хурж байхдаа нэгдлэх яцны 10 жилээр тэргүүн адуучин гэж төгөлдөөд жуулчилж явлаа. Москва, Ленинград хийх хотоор тэгээд 79 онд хорвоо дургийн дарга байхдаа аймагтаа нэг дөрөнд ороод тэр бол яхаа миний сайн хөсөлдө хөрхи ард түмний сайных 80-сан бас нэгдлэгчтэй 30 жилийн огоор хоёрдугаар дарга байхдаа бас аймагт нэгдүгээр ороод тэгээд одоо суусан мастер болгонд тэгээд болгоогүй тэр явдаа тэгээд тэр үеийн дарга нарын зүг би нэг туурам харсарсан байг хоёр тэгээд болгонд хичээлээ болгоогүй да тэр яхав тийм л батхал очиргүй байсан яваад манай хордордоос олцын цай мачин хоёр сэртэй
Улсын сайн малчин гомжоо цэгийн гомжоо хүн байлаа. Аюу сэтэдэг байлаа. Амир авралсан бол олон болсон. Тэгээ таштай гэл байлаа, нямсан гэл байлаа, лусан дэчгээд байлаа. Дандаа сайн малчид. Хоёрдугаар дохот одоо хамгийн эхлээд өөр 60 хэд онд хоёрдугаар улсын сайн малчин мэйцний таав юм байсан. Тэгээд танаас одоо аймгийн сайн малчид одон сурсагдав. Тэгээд улсын сайн малчин шааруудын зүйн байлаа. Тэгээ алдахнаа тэгэхээр байлаа. Дахор юм тэр зооцсон моёнаа мэйчин нэртэй хүндтэй алдар гаяа таялаа. Таачаа тэр юу сая хэрэг ядахгүй л да. Манай том одоо сайхан үгүй энэ сургууль хоёр одоо төрсөн мэгүүл ба варилгоо тэхээ нэмэлт юм. Энэ бол одоо аудит зохионы чадвар самарнуудыг сайхан байлгахын зэтгэл энэ аудитуудыг одоо чармалт хүч энийг бол одоо бахарж байдгийг нутгийнханд ер нь манай нутгийн ард том бол үнэхээр хүнлэг эмнэлэнгүй сайхан сэтгэлтэй хийм асуудаг байгаа. Тэнхээр бахарж явдгийг би миний хувьд юу тэр тэгээд сайхан ажлын хөтөлбөрт данжаар алдахгүй байгаатай хүмүүсүүд хэлээ та. Манай сум бол одоо хайвээсийн хөшөө гэж байсан одоо тэгээд дархан оргил нэгдэл одоо дархан сум манай одоо энэ дархан хаан уулынхаа ар хормоогоор нутгалж ингэж одоо амьдрал ахуйгаа тэтгэж аав ээжээс өвлж ирсэн мал ахуйгаа өсгөн үржүүлж хөр хөвгтэй мэдлэг боловсролтой сургууль соёлт гэж одоо ингэж л байгаа. Юу да манай гэр бүлийн хүн төднэмийн дашлагаар гэж хүн байдаг. Бид хоёр 5 хүүхэд төрүүлсэн. 3 охин 2 хүү 3 охин хатрэгээр одоо ажил төрөл хийж ингэж явдаг. 2 хүү мал одоо аваач ихэд иргэд сайн сайхан амьдарч явна да гэр бол болж Маройч 2016 онд улсын наадамд хайр дааг төрүүл гэж мөн засгийн газрын тогтоолттой төвийн бүсийн хорд даншигт бас мөн 16 онд Энтэй аймагт болсон хоролдоонд хайр даага төрүүл гэж байсан. Ийм одоо төвхтэй бүсийн наадамд 2-3 удаа төрүүлж улсын наадам нэг төрүүл нэг ам хүзүүлсэн сайхан хурдан гоё сая яжсэн. Ийм учиртай сум орон нутагта одоо өсөх наснаас л өдий хүртлээр морин суул бааж нутгийнхаа зам болон наадамчин олноо баясгаж айраг төрөө олноор хүртэж өдий хүртэл одоо сайн сайхан ингэж л явна да одоо тэгээд одоо энэ залуучууд таавдад цагж хэлэх юм юу гэхээр одоо сайхан сэтгэлээсээ одоо юмыг сайхан сэтгэлээсээ хийж сайхан сэтгэл шингэсэн сэтгэл байвал одоо юу ч хийж юу ч үтээх одоо тийм л учиртай байдаг. Сайхан сэтгэл шингэсэн ажил үйл явдлууд бол хэзээ ч хэдэн үеэрээ ч одоо мөрдөж явах тийм л учиртай байдаг л гэж ойлгож явдаг юм аа үе одоо тэгээд. За тэгээ одоо энэ 100 жилийнхээ баяр наадамд хүрэлцэн ирсэн
наадам чин олон ах トゥ та бүгд зочид төлөөлөгч та бүгдтэй 100 жилийнхээ ойг сайхан тэмдэглэж одоо баяр цэнгэл наадмаа өргөн дэлгэр сайхан тэмдэглэхийн үлжээтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Эхэсгийнхээ дурслаг энэ нутгийн улсын сайн малчдын дурслаг тэднийг хэрэгжүүлж янз бүр биед өөртөө тусгаж ангалмал арга ухааныг эцэг эхээсээ үлдэж жишээ болж авч байсан. Манай энэ голоор одоо Савартан бодог энэ голд одоо аймгийн сайн малчин Мөнхөг залуу байна. Эдний улсын сайн малчин Донотог залуу байна. Улсын сайн малчин бас энэ голдлоо. Энэ голоос мэдээ хэдэн улсууд энэ хаагур даг гэдэг залуу байна. Аймгийн сайн малчин болсон. Эргэн тойрон сайн малчдууд байна. Эднэртээ сайхан баяр хүргэж. Тэгээ миний эцэг Донорнгийн бэмбэ гэдэг хүн их орны дайманд оролцож явсан. Халах голын дайнд оролцож явсан. Жека гат гэдгийг хүрч ирсэн өнтергээд ярьдаг байсан. Миний эцэг бас өдлөмөрч хичээнгүү тийм хүн байсан. Мундаг өдлөмөрч хүн байсан. Өөр хүүхдүүд хүртэл улсын авраг малчин бат шиг өнтергээд залуу байна улсын авраг малчин байна. Манайх сумын сайн малчин аймгийн авраг адууч тийм хүн байна. Хавар ах トゥ нартай бүгдээнд мэнд хүргэе. Энт аймгийн дархан сумын 100 жилийн аймгийн 100 жилийн болж байгаа мэдлэгэд дэвшүүлж нутаг орныхоо ард түмэнд бүгдээнд нь аж арга дөрвөлг сайхан бүхний хүсье өрөө. Та бүхэн 100 жилийнхөө энтичүүд бүгдээрээ сайхан наадаараа. Иргэн баян бол улс баян гэдэг улс бас засгаас бас бодлого явуулаад тэгээд мод тарих хөдөлгөөн өрүүлсэн. Тэр үеэс эхлээд би нэг яцарган айлм чавг одоо их л сонирхлынхаа үүднээс их л мод тарих гэж хэлсэн. Тэгээ яг тэр нь маань дажгүй ургасанд нь урамшаад тэгээ жил алгасахгүй тэрнээс хойш жилдээ өчнөөгөр нь модны суулгах судалдаж аваад тариад байсан. Тэгээд манай энд бас хэлсэх газар хэлсэх хийсдэг. Тийм учраас ургас хайлаас их хэрэгтэй байна гэж одоо сүүлийн үед урганы ургас ер нь хөдөөнхийн тэртээ тэрэнгүүл авдаг штэ нэ. Тэр учиргүй ихээр авах юм биш. Багсагаар тэрнийхээ мөчрөөс харандаа суулгас бэлдээд тэгээ бургасаар бас салхины хамгаалт хийж болох юм байна гэж бодоод ургас тарьж байгаа. Жимсний мод гэвэл одоо төрөл бүрийн мод байна да. 200-аад 20 хэдэн төрлийн мод байгаа. Тэгээ 300 гарам мод байгаа энэ дотор бол яг нарийн тооцол жацарган байна, голт бор байна, алим байна, чавг байна, бургас байна, улаас хайлаас байна. Тэгэл хацуур байна. Нарс байна, долоогн байна. Төрөл үрэл мод байгаа. За тэгээ аймгийн 100 жил болж байгаа, сумын 100 жил болж байгаа, 10 жилийн 100 жил болж байгаа, мал эмнэлгийн 100 жил болж байгаа. Энүүгээр тохиолдуулаад одоо тэгээд хамт ажиллаж амьдарч нэг үед ажиллаж амьдарч хамтарч зүтгэж байсан ахмадууд одоо тэгээд бидний үеийг залгаж амьдарч байгаа хойч үеийнхэндээ бүгдээрэнд нь сайхан баярлаарэ. Одоо 10 жил хамт төгсөн найз нөхөд багшилж байсан багш нар манайх их 10 жил их сайхан багш нартай байсан. Нэг дугаар 10 жилд одоо намсраа гээд багш одоо анцэрэн байж байна. Совтаа гээд орсэлний багш байлаа.
тэд нэртэй болон тэгээд хамт төгсөгчтэй мал эмнэлэгт хамт ажиллаж исэн залуучуудаа нэг үе хамт амьдрал цэцгэлүүлж энэ нийгмийн одоо хөдөөний улсуудаар би явж ажиллаа хийдэг байлаа шүү дээ. Цуг ажиллаж амьдарч исэн хөдөөний мал аж ахуй малж байгаа хүмүүстэй бүгдээрэнд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Дархан хаан нутгаас төрөн гарсан авьяас бэлэгтэн цовтой уран бүтээлчд олон бий. Монгол улсын төрийн шагналт яруу найрагч Эренчний Чойн, Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Хүүхэлдэйн театрын анхны мэргэжилтэн Мөнхийн Чойжмц, Монгол улсын гавьяат нэгдэлчин Дэмбэрлийн Цэрэн юм, Монгол улсын гавьяа жижигчин Лувсан дашин Буян хишигт алдар тувтын дучин Сэсэржаагийн Дамчаа, Монгол улсын тэргүүний уран сайханч Ёолж магтаалч Лувсангийн Авгаан Жамбал, Дархан нутгаас төрсэн ардтнууд олон бий. Энд амьд яаж яваад бол би олон шойноо төрөөсөн. Одоо гамгийн ацхан одоо төрөөнд зовоод бол юм байна. Пүүжээ байна. Сэндомгээс одоо витер хоёр ханд сомдос хоёр ханы хинаатан цэлээр хоёр медаль авч ирсэн сэндом гэж байна. За тэгээд ингэтээ гэж байна. За тэгээд зарим нь идэхгүй мартаад гомдож байгаа. Ингэтээ байна. Цагаа өгөн эгсогт тояно долон тояви толгомдод нэр нь орж ирэхгүй шүү дээ. Зөндөө олносоо Баатар байна. Баабацэг гэж яруу найрагч байна. Хоёр ном хэлж үзсэн тийм яруу найрагч гэдгийс миний шав. Яруу найраг утга зохиол ном соёлын хүрээнд болоод манай Дархан хаан нутгаас төрөн гарсан олон сайхан хүмүүс байдаг. Шинэ үеийн утга зохиолын үндэс жүжигний зохиолын суурийг тавьсан агуу их мөр дэндвийн ядам сүрэн, иргэний уянгийн манлай бэлэг танхай яруу найрагч Эренчний Чойн, Монгол улсын тэргүүний уран сайханч 1/8-ийн уран сайханч гэдэг цолыг хамгийн анх хүртэж исэн агуу их бэлэг зөөч Ёолж магтаалч Авгаан Жамбалгай гээд олон сайхан адартнуудыг төрүүлсэн ийм сайхан нутаг манай Дархан нутаг бод. За тэгээ энэ сайхан эрдэм бэлэгт хүмүүсийн үе хоочийг залгамжлан өргөлжлүүлж их шиг уянгыг нь дархалж аваа олон сайхан уран бүтээлчд төрсөөр байгаа. Утга зохиол хэл шинжилгээр мэрэгшиж яваа хэл хүчгийн ухааны доктор Дорилгын гам бол Монголын зохиолчдын нэвлийн гишүүн яруу найрагч Симпингийн мөнхтөр үргэлжлсэн үгийн одоо төрлөөр зохиолоо гочлон бичдэг Төвдөн нэмийн Жамбал дорж за яруу найрагч Дархан сумын сүлдөөний үгийг бичсэн Штогийн Баатар ах маань гэгэн халуун сэтгэлээр нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө үгээ хэлж үзгээ хурцлж явсан тэрэгний морь номын зохиолч Наваан доржийн Жамсран жав агсан цэл залуухан насандаа захилж отсон авьяаслаг найрагч охин Болормоогийн бор хүү нутаг газартаа сэтгэл бодлоо нисгэж нууцхан өөртөө бицээр оцсон намсрайн дожин сүрэн Наваан Жамбын Синд жав тэргүүтэн энэ нутагт минь одоо Дархан нутагт минь ажиллаж амьдарч авьяасын зүгөөрөө дэлгэж нисэн бүтээл төрөлхийн алтан харгуй энэ нутагтай яалтчгүй холбоотой утга соёлын хос мортон Монгол улсын авьяа жүжигчин Лувсан доржийн Буян хишигт Жамцангийн мөнх тогоо за манай Дархан сумын соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж исэн Ланаа жовын Саран туяа Самбуугийн бол их нутагта дуулан сууж хүлээвчж байгаа даруухан шүлэгч охид болдын дарих, болдын мөццэг, гам болдын баццэг мөн одоо энэ сайхан уран бүтээлчдийн араас үргэлжлэл болох итгэл гэгэн тэмүүлээр гойхон шүлгээ бичиж байгаа сурагчид архичаагийн өөрийн цалбан заалтан цэцэг багшийн шавнар болох мөнх төрийн бэлгүүн Инхцягийн Батирэдүү гээд олон сайхан хүүхдүүд маань шүлэг бичиж эхлээд замыг нь засаж одоо зөв замыг нь залуурт бас бичиг соёлын ертөнцид үйлс бүтээх ирээдүйд тодхон ийм сайхан ирээдүй хооч төрөн гарсаар байгаа юм аа.
их оюуны одоо дундаршгүй юм өв сантай Дархан хаан нутагт төрж өссөн хүн бүхэн бодвол нутаг усаараа бахархаж энэ нутагта одоо эхийг бүтээх юм хүсэл эрмэлзлээр дүүрэн явдаг байхаа гэж бодож байна. Тэгээд 100 жилийн алтан түүх зузаан түүхийн бот болон үлдлээ. Тэгээд дахин үргэлжлэх алтан түүхийг бүтээлцэхээр ирээдүйн хооч маань улам тод гэрэлтэн байгээ гэсэн сайхан ёроолыг өргөн дэвшүүлье. Тэгээд өөрийнхөө шүлгээс уншиж сонирхуулъя. Дуун алтан ингэртэн насах дуртмал талын чамин эрдэн элгэн улаан хадад уулас минь ижигээс минь эмээгээс минь элэнцээс минь эрхэлж жаргасан дулаан тоонот минь эрхэмлэж төссөн дүшээд хоймор минь хүүн тандаа яасан хайртай хүсэл сэтгэлдэн мөнхөд залбиралтай хүний хорвоод анхан таньсан хөрст газар минь элгэн удаан чулууд минь хуин холбоотой их нутаг минь их орнын нэхэлэн таавэлээ их орнын ориглон таавэлээ их орныг би өөрөөр мэдэхгүй ижихэн харцыг бас хайрыг элгэн уусынхаа сүудрийг өргөст моддыг дотор булгийнхаа аршааныг догшин уусынхаа салхийг билийн жижигхэн чулуудтай би эх орнон гэж хайрладаг итгэл төссөн Монгол газар шороо минь сэтгэл баясгсан өдрөлийн мөнгөн шууд сэхэргүй таасан уянгын мянган жавтас эгээрхүй сагсан өвгдийн буйд сургаал эргэн хоргох ичидийн хорготгүй минь өөрийг мэдэхгүй өрөөлийг дуурайхгүй өнө мөнхийн их ор минь ижи минь бас элгэн удаан хадад уулас минь өнө мөнхийн их ор минь ижи минь бас хөх мөнгөн тэнгэр минь Монгол улсын төрийн шагналт яруу найрагч Эренчний Чоним Хинтээ аймгийн Дархан сумын 1-р багийн нутаг Борухагийн өвөр Ов товын талд Шарнохотын бууз хэмээх газар 1936 онд мэндэлжээ. Хожимын их зохиолч 1946 онд сургуульд орохдоо эцэгээс хайрлсан Чоним Сүрья нэрээ Чоним болгож элсжээ. 1950 онд баг сургуулийг онц дүнтэй төгсөж Ундрахай хотын сургуульд элсэн орсон хэдиж арга гэрийн гажигдлаар цаашид суралцаагүй юм. 1953 оноос урагшаа сонины бичээч, үсэг өргөч, хэлэгчээр ажиллаж байхдаа уран бүтээлийн замд нэгдэж анхны шүлгүүдэд туяа, цог сэтгүүл, утга зохиол урлаг сонинд хэвлүүлж уран бүтээлээрээ шагналж явлаа. Улмаар 1956 оноос Улаанбаатар хотын урчуудын эвлэл улсын төв музей, шинжлэх ухааны амьдрал сэтгүүлд баримлж, зураач, зохиолчоор ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөжээ. Эренчний Чоним амьд ахуйда сонирхолтой загтал найруулга, залуунаас хүн зэрэг шүлгэлсэн романуудаа хэвлүүлжээ. Тэрээр уран бүтээлийг эд гаргах ахуйда улс төрийн хэс хэрэгт хэлмүүдэн гүтгэж, эрүүл мэндийн алдан 43 наснда хоруу гаргашна. 1990 оны 4-р сарын 26-нд Монгол улсын дээд шүүх Эренчний Чонимын хэргийг цагаатгаж, мөн онд түүний бүтээлүүдийг жижигдийн бямба эмэгтгэн ардын уран зохиолч Сүрэнжав цоодолноор редакторлож Сүмтэй бодрын чулуу номыг хэвлүүлснээр 1990 оны 9-р сард Монгол улсын төрийн шагналыг нэхэн олгосон юм. 1991 онд Дархан сумын төвд зураач баримлж Нандад орчин урлалаар яруу найрагчин гэрэл хөшөөг босгосон бол 1995 онд багын нэц тогоон санаачлан Чонимын гэр музейг байгуулсан юм. Хинтээ аймгийн номын сан Дархан сумын ерхий боловсролын сургуулийг Чонимын нэрмжид болгож Чонимын уран бүтээлийг өвийг хамгаалах Уд сангаас оюухай наадмыг Хинтээ аймаг Дархан сумын засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж түүний бүрэн төвийг эмгэлэн гаргаад байна. Анх музей 95 онд энэ байшин аваад музей байгуулаад тэрнээс хойш 96 оноос хойш мишиг ажиллуулж байгаад 18 он над дээр шилжижсэн баг. 18 оноос би яриуцсан юм. Би болохоор экстүүсийн хүүхдүүд дүүхэн төрсөн хүүхс нас хүүхд баг. Хүмүүс ер нь их ирж үздэг гадна дотноос хүмүүс ирэхээр Дархан сумын Чонимын музейг үзье гэж ирдэг. Тэгээд сумаас бол яг нь юу оюухай яруу найргийн наадмыг зохион байгуулдаг. Сумын засаг даргын тамгын газраас музейн их засварын ажлыг хийж байгаа. Гадна ажил, дээврийн ажил, дотор засвар дин хийж байгаа. Тэгээ 100 жилийн өмнө оруулах одоо ашиглалтанд орохоор
Огороо. Алтан нутгийн дотны дүү. Арх сархтын дотны нөхөр. Аимшиггүй шин зүрхт баатарлаг шагдалж болон миний тэр олон удаагийн эхний мэд дэвсэж ээжмээс хайрлсан том юу нэргүй сайн байна уу? Том тухтай шар хөвгдөө сайн уу гэж. Ингээд л хэлсэн байдаг юм да. Тэгээ тэнцэн дотор нь дөндөө бисээ. Яг хоо ичаад нэг юм өтөр бичсэн. Бисээ нутгада яасан. Тэгээд тэрнээс хэтэрсэн одоо яасгүй мундаг захаа ирсэн надад. Тэр одоо миний ном энэ байна сайн онд намайг сандгүй сая цонхонд юу тэрэн дээр эргүүлээд харахад чойны зураг байгаа шүү дээ. Эргүүлэхэд миний зураг. Тэгээд миний зураг бий бичсэн чойны тухай. Чойны үеэр хүмүүнийг би нэг төрөсөн төлөвлөсөн. Үнэс үнэн байх. Үнэн тухай дараадаг цагийн шалтгаан таваас нэ гэж. Ямар аюултай дарагдаж байв. Үннийг хэлээд тийм төрсгөө үннийг хэлээд яасан чинь тэрнээс болоод орсон шүү дээ. Тэгэхээр тэр нь одоо хэрэг болж шүү дээ. Хэрэг болоод одоо таваа гарч ирж шүү дээ. Тийм нөгөө тухайн цагийн үед дараадаг цагийн шалтгаан таваа гарч ирнэ гэж. Тэгээ одоо цаана хэлсэн юм бүгд одоо нам заваад одоо юу одоо нэг явж арсыг харсан байгаа шүү. Хөрстийн амьдралд хүл алдсан хүлчүүхэн зүрхний минь толтон дээгүүр шувууны сүдэр шиг дайраад өнгөрсөн шунхан улаан залуу нас минь. Амттан бүхний амтыг мэдэлгүй асгаж явсан залуу нас минь. Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй үрж явсан залуу нас минь. Зуны шүний нойрыг тоолгүй 103 учирлыг мөрөөсөж зураг шиг огтыг тэрэг шиг дайрч зууртхан мандсан залуу нас минь. Өвлийн 9-ийн жаврыг тоолгүй өөр хүний авгаад сэтгэл хаяж өрхний үзүүр шиг дэргэж явсан өлчөрхөн тэнэг залуу нас минь. Даанч чим нь удсангүй. Даав хүрм савхэн бэли шигэ дассан сурсан годон гизэгтүүд шигэ дардан зам дээр үлджээ. Боржигны нэт уяач онон мөрний нэрэмжид дархан ажны уяачдын холбоо нь 1997 онд байгуулагдсан. Уяачдын холбооны анхны тэргүүнээр аймгийн алдарт уяач Содном даш сонгогдсон ажиллаж байсан бөгөөд тэргүүлэгчдээ буян даш, Донод, Хуйг, Ёндон жамц, Алтан гэрэл, Баттөр, Сүнхор, Шаваахнаар сонгогдсон ажиллаж байна. Өдөө тус уяачдын холбоо шинжлэгдэн байгуулагдаж, улс аймагтаа шилдэг уяачдын холбоо болон ажиллаж байна. 95 онд хэсэг уяачдын санаатлагаар Монголын морин спорт уяачдын холбоо гэдгийг байгуулсан юм да. Тэр уяачдын холбоонд оролцож би хоёр дахь ерөнхий зөвчөөр нь 7 жил ажилласан да. 7-8 жил ажиллаад уяачдын холбоог бас нэлээд өргөжүүлж хөгжүүлэхэд бид одоо тодорхой ажил хийж гүйцэтгэсэн. Эний дотор ер нь одоо та бүхэн сайн мэдж байгаа шүү дээ. Тэр үе чинь улсын наадам гэж Улаанбаатар хотыг тойрсон Төв аймгийн хэдэн морьд уралддаг байлаа. Манай нутгаас бол ухаан одоо улсын наадам морь очруулж байсуудаа бараг байдгүй. Гоогийн цэрэн дөрж байгаа мөнгөн мөртөд ажиллаж байхдаа энэ дийлдэг Данидонгоо хоёр улсын наадамд нэг очиж уралдаад айрыг төрөв авч байсан ийм удаатай юм байна. Тэгэхээр манай нутгийн морьд бол аргагүй одоо бас урдан гэдгийг харагдж байсан л да. Тэгэхээр би түрүүд уралдаа Төв аймгийн хэдэн сумдын морьд уралддаг байсан. Тэгэхээр одоо би уяачдын холбооны тэргүүн байхдаа тавьж байсан гол зорилго бол ер нь нэг нутгийн хурдуудыг нэг уралдуулах юмсан, тодруулах юмсан гэсэн бодол санаа байдаг байсан. Тэгээд одоо уяачдын холбооныхоо тэргүүлэгч бүгдээрээ шийдээд их хурд гэдэг наадмыг зохион байгууллаа. Үсгийн наадмуудыг зохион байгуулж одоо аль нутгийн хурдууд сайхан байдаг вэ нүг гэдгийг ингээд тодруулж хийж байсан удаатай. Тэгээд их хурдад одоо миний
хонгор одрогмон төрүүлж, ийш хонгор одрогмон төрүүлж Дархан сумынхаа нэрийг гаргаж Монгол улс даяар Дархан сум гэдэг хурдтай сум байдгийн байх шүү. Сайн уяачд байдгийн байх шүү гэдгийг одоо мэдүүлсэн бас нэг сайхан онцгой үйл явдал болж байсныг санаж байна. За тэгээд бид одоо манай сайн уяачд их байсан гэж би боддیں۔ Тэгээ манайд одоо бид өндөр ажаагаад урж байна. Ажаагийн үеийн хүмүүсүүд байна. Зааны тавиг гэж хүн байсан би санаж байна. Тэгээ би нэг манай боён таш гэж миний нагас ах үйл дээ. Манай ээжигийн одоо тэр онмөр хавн гээл одоо дунд охины хүүхдийн хүүхэд. Тий. Тэр үеэр нэг ном төрүүлсэн байгаа да. Тэн дээр би нутгийнхаа одоо нэр нь нөхцөл байдгаа одоо зүсэн мартагдах нүтэй хэл одоо нэр нь мартагдж байгаа өгцүүлийн тухай нилээд юм оруулсан юмсан. Тэрнийг бас харж үзэх зүгээр шүү хүүхдүүд минь гэж бодож байгаа. Тий. За зүгээр миний үеийнхэн гэхэд одоо манай энэ төвдний боён шиг манай нагас тахта Дархан сумдаа олон жил морь харигдуул гэсэн сайн уяач байлаа. За одоо энэ содон даш гэж байна 3 дугаар баригаад тийм Тусан чамблийн содон даш гэж хүн бий. Шаргуу гэж байлаа сайн уяач. За тэгээд олон сайн залуучууд одоо сүүлийн үед төрж гарч байх шүү дээ. Тэгээд дунд үеийнхнээс манай Доноо давайн одоо энэ чулсын алдарт уяач болоод байгаа. Бас олон сайхан мөр дурлуулж байна. За хүүхэд залуучуудаас одоо энэ хамт өдөр байна миний мэдхээс шүү дээ. Одоо тэгээд энэ бижаа байна, лусангуй бижаа байна. Тий. За гэх мэтийн одоо сайхан залуучууд олон байна. Би ахаад одоо нутгийн түмэн олонд сайн сайхныг хүсье. Тэгээд одоо манай сумын маань 100 жилээ болох гэж байна. Дээр нь одоо аймгийн маань 100 жилээ болох гэж байна. Одоо энтэй аймгийн байгууллагын 100 жилээ 23 онд байгуулагдсан юм байна лээ. Одоо манай сумтай адилхан. Тэгээд одоо уяачд минь хөдөлмөрчд минь одоо аймгийнхаа 100 жилд бас амжилттай сайн оролцоорой. За гол нь бол яг одоо энэ ч бас нэг нутгийн заншилван аймагтай очиж сайн уралдаж бас олон айрыг төрөв авч нутгийнхаа нэрийг гаргахыг та бүдээс хүсэж байна. Хүүхдүүд нь бүгд хичээж үзээрэй. Тэгээд та бүдтэй сайн сайхныг хүсье. За манай Хинтээ аймгийн Дархан сумын Дархан ажны морь спорт уяачтай холбоо 1997 оноос одоо хүртэл 26 жилийн тоо золгож байна. Тэгээд 11 аймгийн алдарт 20 гаруй сумын алдарт нийтдээ нэг 80 гаруй уяачийн бүрэлдэхүүнтэй ингэж үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ 2022 онд манай Дархан ажны морь спорт уяачтай холбоо Хинтээ аймагта тэргуун барай шалгарч мөн улсдаа бас шилдэг сумаар шалгарсан. 2022 онд аймгийнхаа баруун бүсийн зохион байгуулсан мөн сайн үлсэнд бас нөгөө халамжаас хүртэл эмгтээчүүд дэмжиг бүлгийн одоо бас сайн үлсэний хандив тусламж үзүүлсэн байдیں۔ Тэгээ мөн урлаг спортын арга хэмжээнд амжилттай сайхан оролцож уяачтайхаа бас амжилтаар аймагтаа тэргүүлж тэр амжилтаараа дуусаад бас 2022 онд амжилтаа хөндлүүлж улсын бас шилдэг салбар болсон. 2023 онд манай Дархан сумын 100 жилээ тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор одоо Дархан ажны морь спорт уяачтай холбоо маань аймгийнхаа өмнө төсийг зохион байгуулсан. За тэгээд энэ зохион байгуулалтаараа сумынхаа 100 жилээ бэлдэж уяачтай цагаан амруулж морь малаа бэлдэх ийм ажил хийгдэж байна. За тэгээд сумын түүхөө тохиож байгаа учраас уяачт маань морин хурдан хүүхдэн цаваа сэргэлэн оттой сайхан наадахыг хүсэж байна. За би Хинтээ аймгийн Дархан сумын 20 дугаар үеийн малчин Цэцэгмаагийн дэрэлэн нутаг гэдэг юм байна. Тэгээд Дархан сумда төрж ирсэн
Одоо тэгээд түүхд байгаас л мал дээр байлаа. 2005 онд айлгэр бол тусдаа гараад 18 жил мал болж байна да. Тэгээд одоо манай сумын Энтэй аймгийн маань түүхэд 100 жилийн дархан сумын маань бас түүхэд 100 жилийн болж байгаа. Энэ жил тэгээд одоо өөрийнхөө хэмжээнд бас нэг хэдэн морой уяад 100 жилдээ сайхан амжилттай сайхан уралдчихс гэж бодоод тэгэл зүтгэж явна. Тэгээ энэ жил өнөөдөр сайхан багийн маань өдрөлөг болж байна. Багийн маань иргэд сайхан ирсэн байна. Тэгээ нийт одоо энэ багийнхантаа болон сумынхаа нийт ард иргэд энэ хан энтичүүдаа тэгээ 100 жилийнхаа сайхан тэмдэглээд унаг болгоно босоодорж уйсан болгоно хордлох болтугай гэж уяачнаар сайхан өрөө дэвшүүлээ да. Дархан сумын шагаан төвчний мэрэгэн харваачид 100 жилийн ага тохиолдуулан тэргүүлэгч нь санаачлагтай ажиллаж байна. Нутгийн бизнес эрхлэгчдээрээ дэмжүүлэн материалыг бааз шагаан хэрэглээ бэхжүүлж жил тойрон бэлтгэл хийгээд байгаа юм. Өв соёл улсын шагаагаа хөгжүүлэх тал дээр нэлээд ажиллаж байгаа. За энэ нэг жишээ бол одоо өнгөрсөн намар 10 сард бас нэг нутгийн бизнесмен хоёр хүн алтан шигшрэг компани захирал чимэд очоор за энэ бор хожир төрийн бус байгууллагын одоо уурхайтай хичээл уурхайтай цэндээвшин жагдаг гэж энэ хоёр хүнээрээ бас шагаан хүүхдүүдийнхээ дунд сургуулийн сурагчдын дунд 2 мод за 10 хашлаг 2 хасаа за 10 сандал гэх мэттэй эдгээр зүйлсүүдийг бол авч өгч хүүхдүүдэд одоо шагаан харваандаа бэлдэж эхэлж байна. За шагааны манайд бол одоо хурууны баг бол тоглодог. Үндсэндээ яг энэ орон нутгаас бол 3 баг бол гарна. Тэр бол одоо 8 тоотой гэж бодоход 24 хүн байна. За ахмадын одоо бууны харваа бас энэ 100 жилийнхаа хүрээнд тэмцээнийг хийхээр ингэж төлөвлөсөн. За энд манай ахмадын бууны харваа бас нэг 8 танайд 10 хүн бол энэ бас бууны буюу одоо ном тарванд бол оролцсон. За өсвөрийн харваачтай бид бас хүүхдийн харваа гэдгийг 100 жилийнхаа наадмын хөтөлбөрт оруулж бас тэмцээнийг зохион байгуулж байгаа. Энд бол одоо манай сургуулийн бас нэг 17-8 хүүхэд буюу үндсэндээ бараг 2 ч баг гарчхаар ийм хүүхдүүд одоо бэлтгэл сургуультай хийгээд 100 жилийнхаа ойд бол бэлдэж байна. Би залуу наснаас шагаа гэдгийг сонирхоод 1978 оноос гэж шагаанд орж шагаа тоглож эхэлсэн юм аа. Тэгээд сүүлдээ хуруу жоохон болоод онооч болоод ирсэн. Тэгээд нэг жоохон зур завсарлаа. Тэгээд энэ ном тарванд ороод буудаж эхэлж байна. Одоо нэг 3-4 жил буудаж. Тэгээд хойр тойрон морин тэгээд улсын аврагын эндэн тинаад наадмынхан очиж яхаа чонгоо тоглож илээ. Тэгээд шагаа гэдгийг мөрөөсө миний сонсч мэдснээр бол яг дээр үедээ бол эндэн тин тойрон зуны цагт тойрон харуулдаг. Хаврын цагт бол одоо цагаан сарын шинийн нэг цагаан сар гараад одоо шинийн цагаан сарын шинэ дээр ирчүүдийг одоо энэ харуулдаг харвачдаг гэртээ авчиж шагаа тоглуулдаг. Тэр ямар учиртай байсан гэхээр тэр ирчүүдийн уухайн дуунаас тэр сүрлэг чимээнээс тэр айлын момохоо юм зайлдаг холддог гэсэн утгаар голцоохон тоглолтыг харуулдаг байсан гэж ярьдیں۔ За тэгтээ боо гэж ярьдаг ус одоо ч ном тарваа ном гачгаа гэж янз янз нэр өгөх юм. Тэр үед намайг харуулдаг одоо шагаан дэд хуруугаар нисэлж явах үед манайханд 2-3 өгцөл байсан да бооддаг. Тэр хасааг гिचрийн гасаад тастаж 2 хасаагаа л бууддаг, гасаанд л бууддаг байсан. Одоотой адилхан юм ангийн боошигч мөрлөгчтэй юм байгааг 2 гар дээрээс л бууддаг байлаа шүү дээ. Ингээд сууж байгаа л бууддаг. Тэр гар дээрээс бууддаг утаа байсан. Одоо бол боочтой нэлээд гоё ганган болчихсон юм нэлээд нарийсчихсан. Одоо тэгээ энэ боо маань одоо бас гадаад гарч гадаад монголчуудыг тоглож байгаа юм шиг гадаадын зүйлсээр тоглож байгаа юм шиг. За нийт шагачтай хандаад яг
хараан гурц оноо мэргэн уухан зээл голтгой гэж хэлдэг. Тэгээд сумынхаа 100 жилийн ой баярын мэндийг нийт дарханчуудаа болон уугуул бүх иргэдэд 100 жилийн ой мэндэгшүүлье. Тэгээд сайхан наадаарай. Дархан сумын соёл урлагийн байгууллага нь улаан гэрээс эхэлсэн түүхтэй. 1957 онд улаан болон клуб болон өргөжиж клубын эрхлэгч кино механикч гэсэн хоёр оронтойтой болсон байна. Клубын анхны эрхлэгчээр Гэлэг совд ажиллаж байв. Улмаар 1969 онд клуб нь соёлын төв болон өргөжиж 8 оронтойтой болжээ. Манай Дархан сум бол их Боржигн нутгийн нэгэн хэсэг мөнөөс өмнө хүн ард байгаль цагуур уул ус мал сүргэн өсөж үржиж дандаа дэлгэр сайхан байдаг ийм нутаг. Тэр дундаа Боржигн нутгийн нэгэн хэсэг гэдгээрээ бахархаж баярлаж ажил үйлсээ мөтөөж явдаг ийм зам олон юм да. Ингээд миний үе 1957-8 оноос эхлээд энэ сумын улаан болон гэж соёл урлагийн анхны төвүүдийн нэг одоо улаан гэрээс улаан болон гэдэг шилжиж байсан үеийн уран сайханч хүн юм да. Тэр үед манай энэ улаан болонд энэ нутгийн уугуул иргэд Нэрингийн Гэлэг содоо гэдэг хүн сүүлд соёлын тэргүүний ажилтан болтлоо ажиллаж энэ сумын одоогийн энд ажиллаж байгаа хамтын хорооны дарга юндэн энэ хүмүүст ажил үйлэн сайн сайхнаар бүтээж явж байгаа төлөөлөж өгсөн ийм эрхэм одоо тийм хүн байлаа. Миний анхны одоо үсэх нэрлэхэд урлагийн талаар нэрлүүлж өгсөн ийм буянтай хүн байдаг байлаа. За мөн энэ дотор агуан жамлгой гэж ерөөлч магтаалч тийм сайхан буурал байлаа. Энэ жишээ нэг зүйлийг дурдж хэлэхэд Дархан сумын улаан болонд одоо дууны урлагийн хамгийн цэвэр нандин төрөл болох дан найралдаг анх удаа зохион байгуулсан дуулуулсан хүн бол агуан жамлгой юм. Магадгүй Монгол улсын хэмжээнд улаан болон гэж урлагийн газар анх байгуулагдах үед дан найралдаа дуулуулсан анхны хүн байж болох юм да гэж би ингэж боддог. Ном юмдаа би бас ингэж тэмдэглэж үлдээсэн. Энэ үед бас олон сайхан буянтай буурал ахмадууд байлаа. За манай Гэлэг содоогоос эхлээд одоо бүр улаан гэр гэдэгт ажиллаж байсан Төвдийн Эренбэлгой гэж сайхан хөгжим тоглодог хүн байлаа. За Соддын Шарав Жамц гэж одоо бас сайхан дуулдаг, хуурддаг тийм хүн байлаа. Ямар ч байлаа гэсэн өнөөгийн ардын жүжигчин их дуучин манай Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Чулуунбаатрын шар хөөхөн гэж энэ хүнд энэ Шарав Жамцгой гэдэг хүн Офтын дуу зааж байсан тийм сайхан буянтай сайхан хүн байлаа. Омбын жагдаг гэж учиртайгаар өн толгой жижигийг энэ улаан болон тэр Гэлэг содуугаа маань найруулан тоглуулж байхад юндэнд нь тоглолцохдаг, балганд нь тоглолцохдаг тийм сайхан дуучин хүн байлаа. За ер нь тэгээд олон сайхан хүн байсныг одоо энд тоолж баршгүй юм. Зүгээр энэ жишээ дурдхад бас аймгийн нам олон нийтийн байгууллагуудад олон жил өрөвдөлтөй ажиллаж байсан Жамбын цагаан гэдэг хүн бид бас энэ улаан болон гэж байгаад цуг ажиллаж байлаа. Баатрын Бат төмөр гэж сайхан чадварлаг алиа шогч цэнтэй тийм жүжигчин гэж хэлж болохоор тийм хүн байлаа. За тэгээд алийг хэлж барах уу? Тэр олон хүмүүс маань
одоо цагт тэнгэрт хэлсэн байна дээ. Тэр хүмүүсийн үүсгэж бүтээсэн үйл соёлын ажил өнөө хүртэл цэцэглэн мандаж энэ сайхан өргөө хүн занаар дүүрч элбэг баян сайн сайхан байгаа нь бас тэдний маань ач буян юм даа гэж би үргэлж бодож бас нэг хамгийн сүүлийн 2003 онд нэг ийм ном бүтээж тэднийхээ дурсгалыг хүндэтгэсэн юм. Энэ хүмүүсийн дундаас бас Ичин хорлын Авгандас гэж яруу найрагч, зохиолч, сэтгүүлч хүн байсан. Өвлийн адуучин гэдэг дууны шүлгийн зохиогч юм. Аяын бол Цэтэн живийн Дамбирлэг гэж аймгийн соёлын ордон чуулгад ажиллаж байсан тийм хүн байлаа. За Агуан Жамбулгай бол олон сайхан дуутай. Миний бие бас Хинтээ аймгийн соёлын ордонд ажиллаж байхдаа Домох талаг гэдэг дууг нь одоо Дандарбаатрын тухай тэр дууг нь бас дуулж байлаа. Би өөрөө болох тэр үндсэндээ энэ Улаанбаатараас гарал үүслээ авсан дуучин жүжигчин маягийн тийм хүн байлаа. Сүүлдээ 1968 оноос эхлээд найрал дууны багш ажиллаар дагнаж ажилласан. Тэгээд нэг урлагт нэг 40 гаруй жил ажилласан тийм л юм да. Дархан нутгийнхан маань энэ боржгон дүмэн маань үндсэндээ ер нь дуу хөгжим аливаа юмд аялгау сайхантай ажилласаг хичээнгүй тийм л нутаг, тийм зон олон хүмүүстэй ийм л нутаг да. Ингээд Хинтээ аймаг байгуулагдсны 100 жилийн ой, Дархан сум байгуулагдсны 100 жилийн ой дагуудсан энэ сайхан өдрүүдэд та бүхэндээ эрүүл энх ас жаргал амжилт бүтээлийн хамгийн дээд сайн сайхан бүхнийг хүсэж өрөөё. Анхаарсанд баярлалаа. За манай соёлын төвийн 1938 онд Бичгэл өсгийн төр сургуулиас үүссэн төвхтэй 1939 онд Улаангэр, 1957 онд клуб, 1987 онд соёлын төв болон өргөжин одоогоор номын санч, бүжгийн багш, хөгжмийн багш, орон нутгийн судлах танхимын ажилтан, үйлчлэгч, дарга гэсэн 6 орон татаагаар ажиллаж байна. Манай соёлын байгууллагад он удаан жил ажиллаж байсан хүмүүсээс Бүгд найрамдах Монгол Ард улсын соёлын говь цэцгэлтэн буян хишигт соёлын тэргүүний ажилтан киноны хэмээх юундэн хөгжмийн багш, удирдаач, гомжийн шагдаржуу, номын санч Батчулуун, соёлын тэргүүний ажилтан Пүрвсэрэн, соёлын тэргүүний ажилтан уртын дууч Эрдэнэ сууд, ёроолч магтаалч Манлжуу, уртын дууч Сэсэр жаагийн дамчаа, жүжигчин Дайримаа гэх мэтчлэн олон алдартнууд төрөн гарсан байдаг. Манай соёлын байгууллага нь түүх 100 жилийнхаа зориулсан баярын концертынхаа бэлтгэл ажилд ороод нутгийн ард түмэндээ сайхан тоглолтоор одоо бэлэг барихаар ингээд шамдаа ажиллаж байна. Нутгийн зан олон та бүхэндээ Дархан сум үүсэн байгуулагдсны түүхт 100 жилийн баярын мэнд хүргэж ирүүлэн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Та бүхэн минь сайхан надаарай. Сайн мэцгоно намайг Батгишгийн уян гэдэг. Би соёлын төвийн бүжгийн багшаар 2009 оноос өдийг хүртэл 13 дахь жилдээ ажиллаж байгаа. За тэгээ ажиллах хугацаанд маш олон авьяаслаг шавнарыг төрүүлэн гаргасан байдаг. Тэгээ тэр дундаа тэмүүлэл хамтлагийн огтоороо би маш их бахархдаг. За бид нар саяхан Санжаа Сэрэнгийн нэрэмжит бүжгийн тэмцээнд оролцоод нэрэмжит шагнал хүртсэн. Маш их амжилттай сайхан оролцоод ирсэн. За тэгээд 100 жилийн бэлтгэл ажилдаа манай тэмүүлэл хамтлагийн огт маань оролцоод бэлтгэл ажлаа сайн хангаад явж байгаа. Тэгээд нийт дарханчууд болон Хинтээ нутгийн зан олон та бүхэндээ 100 жилийн түүхт 100 жилийн баярын мэндийг хүргье. Та бүхэн минь Дэнж хотод сайхан надаарай. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Соёлын төвийн орон нутгийн судлах танхимын ажилтан Дамби Анжилхан байна. Манай Дархан сум нь төв соёлын үйл хөдлөх зурсгалын 148 газартай, үүнээс аймгийн тусгай хамгаалттай 3 газар байдаг. 4 метрийн өндөртэй талын хүнжүүлэн хөшөө, ходоо хүнжүүлэн хөшөө,
шавартай чулуун цэцгийн дурсгал буюу ногоо уулын хадны зураг бичээс гэсэн төгс соёлын ховор нандин үл хөдлөх дурсгалуудтай. Манай орон нутгийн судлах танхимын нийт 52 үзмэртэй. Үүнээс ховор 2 үзмрийг дуудвал Ахабэсийг хийдэд хэрэглэгдэжсэн хөрөл тоогоо өргөмөц хийдтэй ноён дэл байдаг. Одоогоор манай орон нутгийн судлах танхимын 100 жилийн ойг өгтөн засварын ажлаа эхлүүлсэн явж байна. 100 жилийн ойгоо өгтөж байгаа нийт дархан нутгийнхаа зон олон болон хинтэжтэй 100 жилийн ойн баярын мэндийг хүргье. Та бүхэн мэндийн чатадад сайхан надаарай. За би одоо 1973 онд аймгийн захиргааны соёлын хэлтсийн томилтоор одоо дархан суманд ирж кино механикч ажиллаж эхэлсэн. Одоо 42 жил яг кино механик соёлын төвд 44 жил. За одоо энэ кино эргүүлж байгаагаа бол ингээд бараг 50 жил болж байгаа шигтэй энэ нутагт. Энэ нутгийн одоо зан олон надыг соёл урлагийн байгууллагад ажиллахад минь их тус хүн тусад зав зүйлж их олон сайхан амжилтанд хүргэсэн. Энэ нутгийн бахархал одоо болсон хүмүүсүүд надад их тусалсан. За ингээд энэ 50 жилийн хугацаанд бол манай энэ сайхан нутагт соёл урлагийг хөгжүүлэх, соёлын байгууллагыг энэ одоо үйл ажиллагааг идэвхжүүлэх түүнийг одоо сайхан одоо байлгахын төлөө бол одоо хүчин зүтгэж чадлаараа ажиллаа. Бол 1973 оноос Тэмийн дэрэгтээ 2 жил гарan одоо өдөөгийн айл өрхөр кино гаргаж явсан. Тэгээд манай одоо хөдөө аж ахуйн нэгдэл энэ гишүүдтэй үйлчлж хүртүүлэхэд дөхөн болгож трактор өгсөн. За тэгээд тракторын одоо тоноглоод биднүүд одоо соёлын үйлчлэгийн зориуд тоноглож тэгээд трактор хөлөвнөр тэ болж за тэгээд манай энэ одоо дархан сумын дархан өргөлийн эдлийн хамт олонны өгсөн тракторыг тоноглож одоо ингэж ялаа тэгээд аймгийн намын хороо ардын тусдаа хөрдөн гүйцэтгэх захиргаа болон одоо энэ аймгийн хэмжээнд бүх сумдууд одоо трактортай болж трактор хөлөвтэй болоод тэгээ соёлын үйлчлэгийг хүргэж эхэлсэн. За мөн одоо тэр трактор хөлөвийн маань одоо сүүлдээ авто хөлөв болгож өөрчлөөд одоо миний хувьд бол зээл 130 автомашинтай өдөөгийн соёлын үйлчлэгэнд явдаг байлаа. За тэгээд тракторыг одоо 1983 онд Монгол Ардын хосголт намын төвөөр сайд нарын зөвлөлийн 34 дугаар тогтоол өдөөгийн хөдөлмөрчдийн соёлоор үйлчлэх, соёлын үйлчлэгийг хангах одоо гол одоо туршлага маань ууж манай Энтийн аймгийн Дархан сумын Дархан өргөлийн нэгдийн туршлага гэж ингэж хэлэгдэж ингэж киноны байгууллага маань одоо ажиллаа да. Тэгээд энэ соёлын төв энийг л одоо соёлын үйлчлэгийн зориулж одоо тоноглоход л их хүчин зүтгэж ажилласан гэж бодож байгаа да. Тий киноны өндөн гэж яг төвөөрөө сайд нарын зөвлөлийн 34 дугаар тогтоол улс орон даяар хэрэгжүүлэх тогтоол гарсан. Тэгээд энэнд зориулж Монгол улсын соёлын яам кино зүрийн хэрэглэх газар Монгол кино хэлбэр хамтарч энэ киноны ингээд нэг баримт кино хийж энийг улсын хэмжээнд туршлага болгож хэрэгжүүлж эхэлсэн. За ингээд 144 одоо улсын хэмжээний 146 суманд хэрэгжсэн байдаг юм байна лээ. Дархан сумын засаг даргын хамгийн газар, эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургууль, 10 дугаар цэцэрлэг, соёлын төвийн хамт олон салбартаа манлайлан ажиллаж, сумын 100 жилийн өг зохион байгуулах ажлыг нугалж яваад тэргүүний манлайлагч хамт олон юм. Орон нутгийн хөгжлийн сангаар бид бүхэн наадмын талбай, зөөврийн нойл, 10 ширхэг шугуур майхан 5-5 харьцаатай улаан цэнхэр асар 6 хамтаа сэлбэртэй гэр тендерийн зохион байгуулж амжилттай хүлээж аваад байна. Сумынхаа түүхт 100 жилийн ойг өгтөж бид бүхэн амьдрах орчноо таатуулахын тулд 11 залууг ажлын байраар хангаж сумын хашааг жигдлэх ажлыг 100 жилийн ойн хүрээнд өгтөж хүлээж аваад ажиллаж байна. Дархан нутгийн зон олон та бүхэндээ тэгш ойн баярын мэндийг
өргөн дэвшүүлье. Та бүхэн минь дэнч тодол сайхан надараа. За түүх 100 жилийг тэмдэглэн өнгөрүүлэх камсыг 14 хүний бүрэлдэхүүнтэй 2020 онд байгуулсан бөгөөд бид энэ хүрээнд 48 ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Нийт төлөвлөсөн ажлын тэрбум 200 төгрөгийн төсвөл хөртөөр тооцсомаа. За энэ ажлын хүрээнд хийгдсэн ажлыг товчлуулбал баяр наадмын талбай, Эмчингийн чойны нэрмжтэй музейн засвар, ерөнхий боловсролын сургуулийн ажилчдын байрны засвар, соёлын төвийн орон нутгийн судлах музейн засвар гэх ажлуудыг хийж дуусгасан болно. Нийт 200 орчим иргэн аж ахуйн нэгжүүд 100 жилийн хандив өргөсөн. Нийт хандив өргөсөн аж ахуйн нэгжүүд уул уурхайн компаниуд, Дархан сумын, Аймаг сумын мянгат малчид бүх иргэд өндөр настан төсвийн байгууллагууд хандив өргөсөн. Нийт хандив өргөсөн иргэдтэй Дархан сумын засвар болон түүний таргын газрын зүгээс баярсан талцсан ирхлэе. Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баас Ишиг гэдэг би эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр 14 дахь жилдээ ажиллаж байна. Анх манай эрүүл мэндийн төв нь нэг эмчтэй гэр эмнэлэгтэйгээр анх 1928 онд анх байгуулагдчихсэн. Одоо манай эрүүл мэндийн төв нь 17 ажилчинтай анхны шатны тусламж үйлчлэгийг сумынхаа ард иргэдэд үйлчилж явж байна. Анх Дондог гэдэг эмчтэй анх гэр эмнэлэг байгуулагдчихсэн. Үүнээс хойш шагдар эмч, тэгээд ихтэй эмч, эрдэнэ мэлэг эмч, оюун мэлэг эмч, лавдорж эмч, эрдэнэ сувд эмч, мөнхтөн өр эмч гэсэн үе үеийн сайхан эмчнэр ажиллаж байсан. Одоо манай эрүүл мэндийн төв нь 17 ажилтнтай эмнэлгийн анхны тусламж үйлчлэгийг сумынхаа нийт ард иргэдэд үйлчилж ажиллаж байна. Дархан сум байгуулагдсны түүх 100 жилийн баярын мэндийг Дархан сумынхаа нийт ард иргэдэд өргөн дэвшүүлье. Та бүхэн нэлгэрийн хамгаалан төрлөөрөө төвшин амгалан дэнч хотод сайхан наацгаагаарай. Манай цэцэрлэг нь бол анх 1964 онд 25 хүүхэд нэг багш нэг ажилтнтайгаар анх нэгдэж байсан. Улмаар 2011 онд цэцэрлэгийн барилга маань ашиглалтанд орж 13 багш ажилтнанд 75 хүүхдийн оронтойтой үйл ажиллагаагаа явуулж өргөн тэлсэн байгаа. Ингээд 2022 онд 2 бүлэг 50 хүүхдийн оронтойтой өртөглийн барилга баригдаж мөн ингээ 2 бүлэг маань ашиглалтанд орсон. Одоо бид бүхэн 18 багш ажилтан 130 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулан ажиллаж байна. 2 бүлэг маань ашиглалтанд ороход нийт нутгийн маань ард иргэд одоо хандийн аян уул мөнгөн хуримтлалыг үүсгэж 2 бүлэгт маань шаардлагатай одоо сургалтын хэрэглэх түүнд хоног төхөөрөмжийг бэлтгэж өгч ингэж бид нар үйл ажиллагаа хийм явуулж байна. Тэгээд үнэхээр бидний сургалтын үйл ажиллагааг дэмжиж тулсан ард иргэд эцэг асран хамгаалагч та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Ингээд түүх 100 жилийн яваад тэмдэглэн өнгөрүүлж байгаа Дархан нутгийн зан олон та бүхэн дэнч хотод сайхан наадаарай. Та бүхэнд энэ өдрийн мэндийг айлтгая. Хайрхан уулынхаа ангилт буурай зассан Дархан сумын ерөнхий боловсролын сургууль минь түүхийн 87 жилийн хойморч заларч 1936 оноос улирлын чанартай нэгдэж уран цагт нь хичээллэж сэрүүн цагт нь тардаг байснаа 1940 оноос эхлэн орон тооны баг сургууль болон багш сурагчдын тоо нэмэгдсэн түүхтэй. Улмаар 1975-аас 76 оны хичээлийн жилд 8 жилийн сургууль болон өргөжин 1980 оноос анхны төгсөлтөө хийснээр энэ хичээлийн жил 43 дахь төгсөлтөө хийн. Улмаар 1500-аад төгсөгч төгсөн эх орныхоо онцөг булан бүрт ажиллаж амьдарцгааж байна. 8 жилийн сургуулиас өнөөдрийг хүртэл сургуулийн материаллыг баазыг бэхжүүлэх, хичээлийн шинэ байртаа болох материалын орчин нөхцөлийг сайжруулах ажлыг бүрдүүлж ажиллаж ирсэн ажлын хашир туршлагатай ажлаа мэддэг, багшаа дээдэлдэг, хүнлэг зөөлөн, хорч ухаантай захирлууд, авир мэд, сэлэнг, түмэн жаргал, мэд сайхан, мөнх хатар, бадам цэцэг, насан тухтах оюут нараараа хамт олонныхоо урам зоригийг сэргээж боловсролын чанарын шинжилгээг шинжилгээний бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж ирсэн шилдэг менежер насан тогтох наран туяа Ц тунгалаг нараараа мэргэжлийн мэдлэг арга зүй хүүхдийн төлөө гэсэн бүтээл санаачлагаараа үлгэр дуурайар үзүүлж аймгийн топ багшаар шалгарч ирсэн Монгол хэл уран зохиолын багш Алтан цэцэг, аймгийн шилдэг багш Цэрэнжов, 2019 оны аймгийн
Улсын болон чанарын үнэлгээний шалгалтанд математик Монгол хэлний хичээлээр улсын дунджаар дээгүүр шалгагдсан математикийн багш Туяа Жаргал, англи хэлний багш Дайр их 2023 оны аймгийн шилдэг багшаар шалгарсан Багангийн багш Нэргүү Бадан цэцэг нараараа 2021 онд аймгийн шилдэг сургууль болсон амжилт олсон он жилүүдээр бахархаж байна. Манай сургууль 1995 оны 8 сарын 30-ны Монгол Улсын засгийн газрын 160 дугаар тогтоолоор төрийн суурилт яруу найрагч Чойнмын нэрэмж сургууль болсон. Бэлэг танхаа яруу найрагчаараа оглон 28 жилийн түүхийн хуудсыг бүтээлцэж авнаа. Хүүхд багчуудын дунд танин мэдхэн болон яруу найраг, шүлэг найрагл бичих, уран унших чадварыг хөгжүүлэх зорилгоор жил болгон аймгийн төв номын сан Чойнмын нэрэмжит өд сантай хамтран хүүхд багчуудын дунд оюухай яруу найргийн наадам, хүрэл тулга яруу найргийн наадмыг жил болгон уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Түүгээр дамжуулан яруу найрагчийнхаа уран бүтээлийг сурталчлах, таниулах ажлыг үйл шаттай зохион байгуулж ирлээ. Ингээд Дархан ахаа нутаг үүсэн байгуулагдсны түүх 100 жилийн ойн баярын мэндийг нутгийн зан олондоо өргөн дэвшүүлье. За 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Дархан сумынхаа нийт хөдөлмөрчид бүх хүмүүст 100 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлье. Би 1977 онд Тэнтийн аймгийн Өндөрхан хотын 1-р 10 жилийг төгсөөд 1981 онд Улсын багшийн дээд сургуулийн хим биологийн аймгийг төгсөж өөрийн төрсөн нутаг Дархан суманда хим биологийн багшаар ирж анх хөдөлмөрийн гараагаа ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж ирсэн юм аа. Ингээд тэр үед одоо манай Дархан сум бол 8 жилийн дунд сургууль дөнгөж болж ирсэн. Баруун дэрийн одоо уурхай нэгддээс учраас хүүхдийн тоо нэмэгдэж ингээд бид нэр мэрэгжлийн одоо багш шаардлагатай учраас энэ сумандаа ирж ажиллаад тасралтгүй 33 жил ажиллаад өндөр насныхаа тэтгэврт гарсан. За ингээд 1981 онд багш болоод ирж яхад авирмц захирал маань хүлээн авч биднийг ажил хөдөлмөр амьдралын одоо ухаанд сургаж ингэж ажлын гараагаа эхэлсэн. Инээс хойш би 4 удаа 8 дахь ангиад төгсгөж 1000 гаруй шавнарт одоо хичээлийг зааж сургасан байдаг. Миний одоо зааж сургасан хим биологийн мэргэжил хичээлээр төгссөн хүүхдүүд маань бол 30 гаруй одоо их эмч, сувилагч, малын эмч, химийн мэргэжилт ингээд энэ одоо олон сайхан шавнараараа багш нь үргэж бахархаж байдаг. За энэ хугацаанд манай сургууль дээр анх одоо 1984 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Батмунхай маань ирж тэр Батмунхайтай хамт зөв толгойд улсын элчин Пауло ирж одоо энэ Дархан сумын сургуулийг шинээр барьж өгнө гэж ингэж бидэнд одоо энэ сайхан үг хэлээд ингээ явсан. Ингээд энэ сургууль маань бол 1988 онд ашиглалтанд анх орж материалдаг баад сургуулийн орчин ингэж эрс нэмэгдэж хүүхдийн одоо сурах сонирхол хүсэл эрмэлзэлжүүл эрс нэмэгдэж ингэж байсан юм аа. Энэ хугацаанд биднэрт бол одоо хийгээгүй ажил байхгүй. Тухайн одоо суманд ямар л ажил хийх шаардлагатай вэ? Тэр бүх ажлыг өөрийнхөө одоо хичээлийн сургуулийн хажуугаар ажиллаа хийдэг байлаа. Хонь ноосолдог байлаа. Мал одоо хөвөлдөг байлаа. Хатан тэжээд явдаг байлаа. Ноос ноолоор авдаг хүүхдүүдийг авдаг байлаа. Ингээд тэр үед бол одоо ингэж одоо хүүхдүүдийг багаас нь хөдөлмөр сургаж амьдралын одоо эхлүүлэх энэ арга ухаанд сургаж байсан юм аа. Олон сайхан шавнар төрөн гаргасан эхнээс нь дурдвал одоо ууз уурхай инженер Буянбат гэж байна. Цэргийн одоо офицер байжгаа тэтгэвртэй гарсан Бямчуг гэж байна Ахмад шавнараасаа. Сүүлийн үеийн шавнараас дурдах юм бол одоо хүний их эмч Пүрвдорж, шүдний эмч Сарнай гэдэг олон сайхан одоо шавнар бол олон газар ингэж ажиллаж ингэж амьдарч байгаа нь багш биний бол бахархалтыг үргэлж төрүүлж байдаг. Одоо энэ хугацаанд хамгийн анх би төгсж ирээд 6 дугаар ангийг бол 6 дугаар анги дааж авчихсан шавнар маань бол 1983 онд энэ сургуулийг төгсчихсэн. Одоо энэ шавнарын анхны шавнарын маань оюутан багш маань бол одоо энэ сургуулийг удирдах ингэж авч явж байгаа. Миний хувьд эндийг ярихад даасан ангиас маань бол яг өөрийн маань одоо 4 удаа төгсгсөн ангиас бол 10 гаруй багшийн мэргэжилтэй ийм хүмүүс багшийнхаа мэргэжлийг өгүүлж авч
сургуультай болон бусад газруудад олон сайхан шавнараа сургууль хүмүүжүүлж яваад нь бол багш нь их бахархаж байдаг. Үүсэн байгууллагад сэсгэлэн хөгжиж ирсэн түүхэд 100 жилийнх байг тэмдэглэж байгаа Дархан ахай нутгийнхаа зон олонд баярын мэнд дэвшүүлж эрүүл энх сайхан бүхнүүд ээдийг хүсэн өрөөё. Би Дархан сумын дотор бүлэг багийн хөө хагархайн тав хожийн бүрд амны хожиргээд нэг төржүүлсэн нутаг үнэхээр сайхан нутгаа. Манай аав сум орныхоо орон хэдэд том лам байсан учраас манайхныг удмаар нь Павлен гэлэнгийн гэдэг байлаа. Харин ээж маань бага насндаа айд өргөцсөн учраас манай нагас өвөгийн маань нэг нь цэндийн шиг нэг нь мөрждийн наван гэдэг байсан. Миний аав Павлен усан зэргийн даштава ээж маань наваны чинь хорл гэдэг байсан аа. Би 5 настайгаас уралдааны морь өмж 8 настайдаа сургуулийнхаа алтан босгыг алхаж энэ бага дом сургуулиа төгсөв. 1962-аас 72 онд багшийн ажлыг хашиж байлаа. Манай нөхөр сургуулийн маань захирлаар ирснээр бид хоёр олон 10 хүүхдүүдийг ангар шатны боловсролтой болгож байгасан. Дээр үеийн багш нар бид нар чинь сургуулийнхаа ажлыг хийхээс гадна сумынхаа олон талд ажилд оролцож айл өрхөөр явж ухуулга хийх, сумын хөлөд уран сайханч болох, сургуулийнхаа засварыг хийхдээ барилгачин болох сум орныхоо ажилд идэвхтэй оролцож байлаа. Манай нөхөр Доронтой аймгийн Матад сумын уугуул Хатган авгийн жигж сүрэн гэж хүн байсныг манай сумынхан жигээ багш гэж хүндэтгэн хайрладаг байсан. Миний шавнар одоо 70 насыг зоогдож байгаа ч гэсэн одоо бол багшигаа хүндлэн хайрлаж байн харилцаа холбоотой байдагт буурал багш нь баярлж явдаг шүү гэдгийг энэ ташинд бас хэлчихье. Өдрөөс өдөрт өөдлөн дэвшиж байгаа алдарт ахай байсан хөшөөний ард түмэнд 100 жилийнхээ баяр наадмын дэлгэр сайхан тэмдэглэж морин хурдаг бүхэн хүчтэй сумын онцтой байхын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Сайн байцгаана уу? Намайг Жамин сүрэнгийн төлгөөн гэдэг. Одоо 10 дугаар ангид суралцсанаа. Дархан сумынхаа 100 жилийн баяр наадамд хүрэлцэн ирж байгаа зочид төлөөлөгчд болон сумынхаа зон олонд баяр наадмын мэндийг хүргье. Сайн байцгаана уу? Амар сайхны дэлгүүр ирлэн байна. Одоо 10 дугаар ангид орноо. Дархан сумын түүхт 100 жилийн тэмдэглэж байгаа нутгийн ард түмэн гинж хотод сайхан надаарай. Сайн байцгаана уу? Баяр сайхны хэмжээ маань би Хинтээ аймгийн Дархан суманд 9-р ангид суралцдаг. За Дархан сумынхаа түүхт 100 жилийнхээ тэмдэглэж байгаа зан олон хүүхэд багчууд найз нөхөд та бүхэндээ энэ шатад л сайхан надаарай гэж баярын мэнд хүргэж байна. Дархан сумын төвчл үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь 2020 онд байгуулагдаж 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй 16 ажилтнтай сумын төвийн төвчлөлд дулаан хангамж, худаг, нийтийн халуун ус, хог тээврийн үйлчилгээг хариуцаж амжилттай ажиллаж байна. Өөрөө өөрсдийнхөө орлогоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд аймгийн бусад сумдад жишг болж байгаа юм. Манай Дархан сумын төвчлөлт үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газар. За манай байгууллага бол 2020 оны 7 сарын 23-ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар за үйл ажиллагааныхаа ажиллах дүрм журмаа батлуулж ингэж ажиллаж үйл ажиллагаа маань эхэлсэн. За нийт бол одоогоор нэг тэрбум 362 сая төгрөгийн хөрөнгөтэй 16 ажилчинтай за сумын төвийнхөө тогтчлолд дулаан, халаалт, за нийтийн халуун ус, хог тээврийн үйлчилгээ ингэж хариуцж үйл ажиллагаагаа явуулдаг. За бид бол жилдээ нэг 167 сая төгрөгийн орлого олж 143 сая төгрөгийн зарлагтай үйл ажиллагааны маань үнэтэй ажиллаад за улсаас бол ямар нэгэн татаас санхүүжилт бол авдаггүй, зөвхөн өөрсдийнхөө орлогоор үйл ажиллагаагаа явуулдаг ийм байгууллага байгаа. Талаас шугамын хэмжээ бол нэг километр 400 юу 1400 м газар усыг халааж дулаан түгээх, үйлдвэрлэх, зохицуулалтаа хангах гэсэн ийм ажиллагаатай чиглэлтэй ингээ явдаг. За байгууллагын маань ажилчдаас энэ байгууллагад орж ажилласнаа нэг хүн болоод 2 хүн маань одоо тэргүүний ажилтан гэсэн цол тэмдэг ихтэй болсон. За энэ жил 100 жилийн хойно
баяр наадмын хүрээнд бас манай хог тээврийн машины маань жолооч автоэврийн тэргүүний ажилтан гэсэн цол тэмдгийг хангаад сая одоо засгийн газраар зам тээврийн хөгжлийн яамнууд шагналд ингээд дэмжигдээд ирсэн 100 жилийн байгаа бол ингэж бас баяртай өгтөж байгаа манай хамт бол. 1989 оноос Монгол оронд ардчилсан хувьсгалын эхлэл тавигдаж улсын хошоо задарснаар сумын худалдаа бэлтгэлийн анги нь дархан хошоо болон үйл ажиллагаагаа явуулсан юм. Улмаар 1996 онд үлэмж орших хошоо болж 54 гишүүнтэй жилдээ 60 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж 20 гаруй мянган тонн талх нарийн боо үйлдвэрлэж 50 гаруй сая төгрөгийн түүхийд бэлтгэн борлуулах үйл ажиллагаа явуулж тогтвортой ажиллаж байна. Тус суманд Сэрүүн тал, Мэргэн хошоо, Алтан шигшрэг, Дархан цэл, Дархан ушир, Дархан ахаа зэрэг компаниас худалдааны салбарын олон сайчууд төрөн гарчээ. За 1992 онд 10 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод 93 онд худалдааны таймсд сурж байгаад тэгээд сумандаа ирээд Дархан ойргол нэгдэлд ажиллаж байгаад 1995 оноос хуваарь бизнес эрхлээд арьс шир түүхээд ноос ноолоор авч эхэлсэн. Тэгээ гэр бүлийн хүнтэй суугаад 2003 оноос Дархан ушир компанийг үүсгэн байгуулад тэгээд өдөг үлтэр ингэж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Худалдаа үйлчилгээний чиглэлээр 2007 онд өргөтгөл хийж баар жошдуудлын чиглэлээр ажиллаж байгаад дахин 2010 онд теннис, бильярд, жошдуудал баараа өргөтгөл хийж томсгосон. За тэгээ өдөг үлтэр ингээд ажиллаж амьдарч байна. Дархан сумынхаа 100 жилд бид өхөн бэлтгэл хийж ингээд засвар үйлчлэгээ хийгээд энэ өрөө болон ингээд босоод ингээд гадна дотногоо бүх газартаа 100 жилийн бэлтгэл ажиллаа хийгээд ингээд явцгааж байгаа. Их сайхан одоо ингээд ард түмэндээ ингээд сайхан гоё энергитэй ингээд гоё үйл ажиллагаа явуулдаг. Нойр хоолгой зүтгэж байгаа ч гэсэн ард түмний үйлчлэгээ их сайхан нэмсгэлээд их гоё ажиллаж байна гэж боддог. За Дархан сумынхаа түүх 100 жилийн ойд хүрэлцэн ирсэн Дархан нутгийнхаа уугуул сугуул иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэн Дархан сумынхаа Дархан ушир компани зүгээс та бүхэнд баярын мэнд хүргье. 1996 оноос манайх түүзнээж хашаанда амбарт ажиллаж байсан. Тэгээд 2000 онд одоо жижиг дэлгүүр байрж одоо энэ алтан шигшрэг компани байгуулж 8 төрлийн хүнсний дэлгүүр нээж ажиллаж байгаад 2013 онд одоо дэлгүүрээ өргөтгөж 2 давхар болгож үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд 2010 оноос хойш манайх алтан шигшрэг компани маань сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүнс, дотор байрны хүүхдийн хоол хүнсээр өнөөдрийн хүртэр үйлчилж байгаа. Тэгээд 2010 оноос хойш цэцэрлэгийн хүүхдийн дунд бүх зохиож бай шагналын жил бүр даатгаа, цагаан сараар ахмадуудаа бас гарын бэлэг өгдөг. 6 сарын 1-нд эмзэг үлгийнхээ хүүхдүүдийг баярлуулж бас алтан ширэг компаниасаа бас бэлэг өгдөгөө. Тэгээд нутгийнхаа зон олонд одоо их баярлж явж байна. Сум захиргааныхаа хамт бол дарга нарт бас их баярлж байна. Тэгээд ханилсан хандаа бас их баярлж явдгаа. Насаар мань тусал дэмжиж хэлж өгдөгт нь бас баярлж явдаг шүү гэж хэлье. Тэгээд бас өөр хөлтөөдтэй бас их баярлж явдаг шүү. Түүх 100 жилийнхаа тэмдэглэж байгаа Дархан нутгийнхаа зон олонд алтан шигшрэг компани зүгээс ойн баярын мэнд хүргье. Та хүмүүс сайхан наацгаарай. За 2023 оны сар шинийн ар дээр сумын судалгааны тамгын газрын маань нутгийн уугуул суугуул иргэдтэйгээ уулзах уулзалтуудыг зохион байгууллаа. Улаанбаатар хот, Дагнуур дүүрэг, Хэнти аймаг, Бороондор сум гээд энэ одоо суурин газруудаар тэнд ажиллаж амьдардаг
дархан сумын уугуул иргэдтэйгээ уулзаж, хойш хөөрж, сумын 100 жилийн ойгоор хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, 100 жилийн одоо хүрэлцэн ирээрээ урилгыг одоо хүргэж ингэж одоо ажилласан. Ингээд нутгийн уугуул сургууль иргэд маань сумынхаа 100 жилийн ойд одоо идэвхтэй одоо сайхан оролцож тодорхой хэмжээний ажлуудыг бас дааж гүйцэтгэж өхөө бас илэрхийлж ирсэн. Тухайлх юм бол Боромдор сумын нутгийн зөвлөлийн маань хурдан морины 6 насны хурдан морины одоо дайын даахтайгаа 31 морины нэмнэг одоо хийж хэрэгжүүлэх. Дээрээс нь сумдаа урдгийн тоглолт зохион байгуулж, тоглолтоор болсон олгоо хандуулах гэсэн ийм одоо сайхан сэтгэлийн дэм одоо нэг бас үзүүлж байсныг бас дуртахад таатай байна. Энэ 100 жилийн баярын арга хэмжээг өргөн төлөхөд сайхан тэмдэглэхэд сэтгэл санааны болоод эдгээр мөнгөн тусламж үзүүлсэн нийт хүмүүстэй сумын сэдвийн зүгээс болон нутгийнхаа ард иргэдийн нэрийн өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Нутгийн зам олон та бүхэндээ Цэцэн ан аймгийн Ахаа Вэсийн хошуу дархан сум үүсэн байгууллагын төвөгт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Нутгийн зам олон ахан дүүс та бүхэн минь хотлоодноороо дэнж хотод сайхан наадаарай. Үйзэн цэнхэр үзэсгэлэнт нутаг, үе төмөн жаргалтай нутаг, үрд баян дархан нутаг, үлэмж хөгжсөн нутаг юм аа. Өнгөж явхаа хямар тэнгэр, өөдрөг явахын буйныг бэлэгдсэн эрхэмдэд үйлс бүтээл, энх мэндийн жаргалыг өрөөё. Орчхын эрхнэс, хөрсөнд арван орших, хөөхөд тэнгэрийн баган, нутгийн Орчхын эрхнэс, хөрсөнд арван